Сонгуулийн эрсдэлтэй холбоотой зүйлүүдийг дурдлаа. Энэ бол яг санаа зовх ёстой асуудал. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ эрсцийг яаж сайжруулах вэ гэдэг дээр те одоо бас та бүхэн аюу зөв ухаалаг шудраг байх хэрэгтэй байна. Одоо альч албан тушаал дээр шудраг хүмүүс дутагдж байна. Маш их дутагдж байна. Сая одоо тэр дээд шүүхийн ерөнхий шүүгчээр цогтгээд хүн болонгууд хөө бүр энэ хүмүүсийн баг магнаа тэнийж явах шиг байл шүү дээ. Би бол сайн мэдэхгүй л дээ. Хинэн ямрын тэрэн шиг та бас энэ салбартаа одоо хашиж болох бүх дээд өндөр албан тушаалуудыг яг одоо мэргэжлийн хүний хувьд төрийн захиргаанд нь хашсан учраас бас яг энэ шудраг ёсыг тогтоох тал дээр онцгойлон оройлж манлайлж ажилласаа гэж хүсэж байгаа юм аа. За та түрүүн бас хэллээ. Одоо хар машинтай холбоотой техник технологийн асуудал. Энэ дээр бас та бүгдийн зүгээс одоо энэ улсын бүртгэлийн ерөнхий газар дахь тэр бүртгэлийн системийг блокчейн дээр суйрлах энэ рүү бас маш сайн шахах хэрэгтэй, маш сайн. Энийг хийхгүй бол одоо бид нар ер нь бас дахиад энэ шудраг сонгуул явж байгаа хэсгэд итгэхэд бэрхээ. За та түрүүн бас нэг чухал зүйлийг ярианда дурдлаа. За иргэн хүн хаана байгаагаас үл хамаарч тухайн газраасаа сонгуул өгдөг болох нэг хоёрт цахим гэд энэ хоёрыг аль алийг хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. Та бүхэн өстө чадлынхаа чинээгээр энэний төлөө явах хэрэгтэй. Улсын хурл ч гэсэн энийг дэмжих шаардлагатай. Тэгжээж энэ эрсдчийн сайжрын нөгөө талдаа энэ одоо сонгогчдын одоо саналаа өгөх эрхэн ч гэсэн бас хангагдах юм аа. За энийг хийхийн тулд тэр блокчейнийг хийхгүй бол нөгөө царцаа гэдэг зүйл чинь амьлах магадлал дахиад өндөр. Нэгдүгээр, хоёрдугаарт иргэдийн итгэж байхгүй. За энэ нөгөө Дорногов аймагт явж байгаа хан уулд сонгуулаа ингээд өнгөт тий бас хан уулдаач өгсөн юм билүү гэдэг энэ асуудал зайлшгүй гарна. Энийг зохицуулчих юм бол айгүй сайн. Ягаад гэвэл сая одоо энэ золоо гишүүн, анар гишүүн тэг бом очир гишүүн бид нар уг нь ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэг сонгуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барьсан боловч харамсалтай нь улс төрөд дийлэхгүй буцаад одоо татагдцсан. Тэн дээр бол яг энэ одоо 45,000 орчим төрийн албан хаагч байдаг гэж байгаа. Саналаа өгч чаддгүй. Дандаа энэ тэнд ингээд нөгөө сонгуулийн ажлаар явж идэг. За бараг дахиад нэг 55 билүү орчим энэ хоёр тоогийн солиж иж магадгүй уурхайн одоо ростроор ажилладаг ажилтнууд байдаг гэж байгаа. Бас саналаа өгч чадахгүй. За бас бараг 20,000 орчим оюутнууд байдаг гэж байгаа. Бас саналаа өгч чадахгүй. За энэ дээр ямар эрсдэл гардгүй бол оюутнуудыг бол бултаар нь ачиж аваачаад ингээд ерөөсө саналыг өгүүлцдэг нэг газар. Энийг бол оюутнууд өөрснөө хэлж байгаа байхгүй. Ингээд нэг аймгийн оюутнуудыг бүгдийн бараг машин дээр ачиж аваачаад ингээд мөнгө төгрөг өгөөд нэг хүн саналыг өгүүлцдэг гэд. Тэгэхээр энэ эрсдлээс бас хамгаалах юм байгаа юм. Тэгэхээр та түрүүн хэлжсэн тэр байгаа газартаа мөртлөө өөрийнхөө тэр одоо сонгуул өгөх ёстой газрынхаа нэр дэвшигчдэд санал өгдөг энэ одоо ажлаа та нар заавалчгүй хийгээрээ. Заавал хийх хэрэгтэй. Жохон бид нар дэвшил гаргамаар байгаа юм. Ерөөсөө ингээд нэг бах байдгаараа л ингээд байгаад идэг баг намагтаа шигтчихэд нь штэ. За дээрэс нь одоо түрүүн залуучууд саналаа өгдөггүй итгэх султай байдаг гэж ярьдаг те. Гэхдээ 5 өдөр баасан гарагт аваачаа сонгуул хийчихэр хийн саналаа өгөх юм. Залуучууд байдгаа хөгшчүүлч гэсэн амарчдоо зугаалхаа бараг бодох байлгүй дээ. Энэ хэцүү үед тэг жоохон ч гэсний 2-3 хоног гарахаар бас энэ хүмүүс чинь нэг магнат хийнэж жоохон ч гэсэн амралт зугаалга бас хүснэ л дээ зуны дэлгэр цагт. Тэгэхээр энэ сонгуулийн өдрийг хүртэл зөв шудраг тогтоох тал дээр та нар бүгд бас сэтгэлтэй хариуцлагатай ажиллаарэ. Ер нь бол 5 өдөр хийгээд байгаа нь башир арга шүү. Эрх баригчдын башир арга шулуух хэлий. 3-3 өдөр амрахж байгаа хүмүүс юу гээл тэгэл ингээл одоо саналаа өгөхгүй л байж байгаа бит. Тэгэхээр та нар маш шудраг ажиллах хэрэгтэй. Би бол танд шудраг ажиллах тал дээр манлайлна гэж бол итгэж байна. За тэ амжилт хүсье.